Хятадын шилдэг өгүүлэлгүүд. Зохиолч Сүн Хуйфэн. Тосгоны хоёр бүсгүй. Липхиний гэрэлсэн өдөр Фанту гэрийнхээ гадаа гурмын сүр дуйлааныг ажиглан зогсно. Фантууч бас шинэ бэр. Гэхдээ үүн шиг сүржин хурим хийгээгүй. Зуучлал нэрээр сэтгэлтэй залуутайгаа зүгээр л батлуулчихсан юм. Фанту залуу охин боловч түүнд бусдын нүд хужирсан сүржин хурим таалагддаггүй. Хурмын даашин зөмсөж олонний өмнө ёслол хийх нь өөрийгөө үзмэр болгож буй мэт санагдана. Тэр бусдад гайхуулж өнгөрөх хүсэлгүй. Түүний бодлоор хэсэгхэн зуур бахархалтай мэдрэмж төрүүлвч газар бууж л таараа. Хөдөөгийн бүсгүйчүүд сүртэй хурим хийж төмний нүд хужирлаад маргаашаас нь эгэл борог амьдралд элэгдэж бүхийдэг жамыг олонтоо харсан түнд хурим гэдэг энедмийн жүжиг аятай утга учиргүй санагдах болсон юм. Хөдөө тосгоны уламжил болсон хуучинсэг бүхнээс огтөөр шинэлэг байх гэсэн Фантугийн хүслийг дурлалт залуу Ион зөвшөөрчээ. Залуу хос хот гээгддэг Иогийн хөлсний ажилчид хөлгсөн гудамжны жирийн буудалд хоёр хонож дэлгүүр хийсэн аятайхан зоогийн газар ганц удаа хоолсныг ис тооцвол тэдний хоримд өөр онцгой юм байсангүй. Дөнгөж гэрэлсэн залуу хос гэхэд өмсөж зүүснэн дэндүү энгийн. Фанту саяхан худалдаж авсан биеийн тамирын хувцсныхаа гадуур сөдөн хөрм өмсжээ. Ядаж баяраар гангардаг цайны хувцаа ч өмсөөгүй тэдэнд олонний анхаарал татах юм юу ч байсангүй. Нэгэнт олонний анхаарлыг татахгүй байхаар шийдсэн болохоор хэн нэгнээс эмээж нэрээ хичээн гэлгүй чухам өөрсдийнхөө жаргаж өдөр хоногийг хоёр биедээ бэлгэлжээ. Өдөртөө худалдааны гудамжаар хийсэж бараа дарж байгаа 8 ачаатай хэрэгтэй хэрэггүй эд хогшил цуглуулна. Орой буудалдаа ирмэгц хоёр биенээ эрхлүүлэн цэнгэж залуу халуун насны хайрын балыг чинэнтэн тултал амтлах аваа. Шэма Шанжуан тосгонд сүржин хурим хийдэг хуучны уламжлалыг тойрч гарсан жишээ огтгүй. Энэ уламжлалыг эвдсэн Фантугийн хурим хосод дотн мэдрэмж төрүүлсэн төдийгүй цаагаараа цаг үетэйгээ тэмцэл хийсэн шийдэмгий алхан байлаа. Фанту өөрийнхөө амьдралыг өөрийнхөө эхлүүлэхийг хүссэн. Энэ хүслээч биелүүлсэн болохоор дотроо их маадгар байлаа. Ямар ч ач холбогдолгүй хуучны уламжлалыг өөрийн амьдралдаа халж бусдад шин жишиг тогтоосон гэж итгэсэн тэрээр урдын Фанту биш болжээ. Эхэрхүү зангаа орхиж таарсан бүхэнтэйгээ төрүүлж мэдлэн ээлдэг найрсаг байхыг хичээнэ. Өглөөбөр дуугардаг тосгоны зүүн захын Эв Цэвачигийн бүрээ хангинаагүй байхад Фанту гэрээсээ санд минь харайлган гарч ирээд хатам ихтэйгээ хоёуул хашаанда алсыг харан зогсов. Хорим найрыг сонирхон зогсох бэр хатам хоёрын бодол санаа ихээ өөр байлаа. Фанту хэнч харсан яалтчгүй мишээж байлаа. Гэхдээ баяр хөөрийнх бус харин үл тоомсорсныг илтгэх хэгжүү мөшөөлж. Энэ вхийлэн ажих энэ харц хөлгүй их найр ямар хэрэгтэй юм болоо гэсэн шөөмжлөлт өнгө аястай. Ийм царай гаргасан нь энэ хоримтой хөг нийлхээс татгалзсны илэрхийлэл. Харин хадам их нь баярт нүд унган татагджээ. Хашаанда зогсож байсан хөгшин дэртэй холоос наашлах хэнгэргийн дууг тосонгүйж гудамжны цаад үзүүрт амдан амаа анган ширтэнэ. Гудамжны дээд хэсэг рүү тэмүүлсэн хадам ихийнх нь харцанд биширэл шунлын халуун хүсэл халигна. Шима Шанжуанд хормын үеэр буурцгийн дайлал хийдэг заншилтай. Тэр хүүгийнхээ айл болох өдөрт зориулж олон жил буурцаг нөөцөлжээ. Улаан, ногоон, шар буурцаг, наран цэцгийн үрийг тосгондоо ахтам ихээр нөөцөлсөн ч хашааны ёроолд өчнөөн жил хэвдсэн буурцаг цагийн уртад ялзарч өтний идэж болж дууссан гэдэг. Энэ хормоос хагас сарын өмнө Фанту өөрөө ирж хүүтэй нь хормын ёслол хийлгүй зуучилж гэрлэх санаагаа хадам ихтэй дуулгажээ. Бид зуучилж гэрлэнэ ээжээ гэж зөөлхөн дуурсан Фантугийн харцанд баярын мөшөөл тодорч баг зэрэг ичингүй ирчээ. Үүний дуулсан хадам их
Бэрийнхээ мөшөөл бишүүрхсэн харцыг ажсангүй. Түүнд шууд тулгасан зарлиг шиг сонсогдов. Тэгэхэд хадам ихийнхэн нүд өтсөн буурцаг шиг ногооноороо эргэлдэж байсныг Фанту анзаарсангүй. Энэ тосхонд бэр болж ирсэн цагаасаа хойш хинээс ч айж үзээгүй хадам их нь бэрээсээ өөрийн ирэхгүй имээж үзэлцээ гисэн ч хилээ хазан бие барьж "Ий удуртай бол боллоггүй дээ" гэж дормжхон дуугарлаа. Нас тогтсон энэ эмэгтэй 3 хүүхэд төрүүлсэн ч ганц энэ хүүгээрээ л хүн хийж чадсан билээ. Өгснээс үлдсэн ганц үрээ эрх дураар өсгөж, хэлсэн бүхнийг чадах чинээгээрээ биелүүлэн юугаарч дутаалгүй өсгсөн гэдэг. Хөдөө насаа илээх хувьтайгаас хойш хадмаа салгаж бие зовоохгүйгээр шийдсэн Фантууч хадам ихийнхээ номхныг ашиглан эхнээсээ зоргоор авраа таниулж өөрийнхөө эрх ямбыг хүлээн зөвшөөрүүлж авсан адтай бүсгүй. Өөрийн биш ч өрөөлийн хүүгийн хоримд хадам их нь эрэхгүй хоорно. Уламжлалын дагуу сүржин хийж буй энэ хорим хэдийгээр хаа холын саахалтын айлын баярч гэлээ хөгшний сэтгэлийг догдлуулжээ. Бэр буулгах ёслол эд үргэлжилж байхад энэ тосхонд анх хөл тавьж буй Липийн сүйх тэрэгнээсээ цухиж олны нүдэнд харагдав. Шинэ бэрийн нэрийг мэдэхгүй тосгоныхон нөхрийнхэн нэрээр "Чэванчигийн эхнэр ирж явна" гэж уулгална. Бэр буулгаж байгаа айл тосгоны зүүн захад байдаг боловч залуухаас гудамжны баруун үзүүрт сүйх тэргээ зогсоож Фантугийн гэрийн үүднээс хөтлөлдсөн алхав. Амнаас уур савсах дүн өвлөөр шин бэр галуулаан даашин зөмсөж хун цагаан хүзүүгээ ээл гаргасан нь олны нүдийг унгана. Цочиж гайхсан хүмүүс шивэр авир хийн. Фанту шин бэрийг сүйх тэрэгт сууж хормын даашин зөмсөснийг тааварлсан ч тийм үзэсгэлэнгоо донж төгөлдөр бүсгүй бууж ирэн чинээ төсөөлөөгүй билээ. Хормыг төдийл тоогоогүй Фантуг энхэн зуурын явдал балмагдуулж орхив. Балмагдсан шалтгаан нь гэвэл шин бэр өөрөөс нь үзэсгэлэнтэй мэт санагдсан явдал байлаа. Ансхаа дэрвүүлж буй түүний төрхийг үгээр өгүүлэхийн аргагүй. Харийн авхай, хотын эрхэм, кинонд гардаг онгоцны үйлчлэгчиг ганган хайнцэр. Харцсан ихэмсэг голын хөвөөнд орсон борооны дараах цагаан улиас шиг нуруунд гэдгэр. Сүүхнээс буусан цагаасаа зүрхэнд нь шар ус хуруулсан тэр бүсгүйтэй салж хагцахгүй нөхөрлөх өдрөр ирнэ гэдгийг Фанту хараахан төсөөлөөгүй байлаа. Нэгдүгээр хэсэг. Фантууч гэсэн энэ айлын бэр болсон атлаа олны анхаарлыг татаагүй юм. Учир нь тэр Шема Шинжван тосгоны хүн, харин Липийн хаа холын Шианаас ирсэн. Тосгоных нь түүний нэрийг мэдэхгүй болохоор Чэванчигийн эхнэр гэж дууддаг болов. Харин яагаад ингэж их сүржин хурим хийснээ хүмүүс өөрөө өөрийнхөө дүгнэнэ. Тосгоны зүүн захад өдөршгөнгүй нэжгэнсэн хэнгэргийн дунд хөгшин залуу эрэмгүй найрлаж Чэванчитай ойр дотн биш улс хүртэл бэлэг өгч хурмын ширээнд хөгжөө нэмнэ. Хадам ихэн тал засаж бэлэг барин гүйн одсон нь гэрлээд удаагүй Фантууд гомдолтой санагдав. Саяхны хүртэл зөв гэж бодож баримталж ирсэн үзэл бодлын ганцхан хурмын ёслол үнцээр нь оруулна гэж хэн саналаа. Фанту энэ бүхнийг мартахыг оролдовч хадам их нь шин бэрийн сайхныг хурмын сүртэйг ам хуурайгүй шагшина. Чэванчигийн эхнэр гой төрсөн ах юм аа. Гашуу аригтл сонгон идэж нүд хөштөл тамхи асааж гүйх юм хэмээ магтана. Энэ магтаал цаагаараа Фантуг ихэддэг зожиг бие тоосон гэсэн утгатайг тэр юу сандах вүлээ. Хадам ихийнхээ ярианаас залхаад гудамд гарвал саахалтынхан худал даачид тэр бүхэл төрсөн эхэн хүртэл Липинийг магтана. Чэванчигийн эхнэр гэж төрсөн байтлаа зурсан юм шиг ухаан тайж гэж ярих юм алга хэмээн урсгаж Фантуг бүр шаналгаж орхилоо. Өрөөлийн баяр цэнгэл заримдаа өөрийн баяр багтлыг булшилдаг ажээ. Өөртөө адилгүй сүржин хормилсон тэр бүсгүй Фантугийн гэрэлсний дараах баяр хөөргийг бяцдарж орхив. Тэр энэ тосхонд олны хайранд умбаж өссөн эрх танхи охин. Танхил өссөн нь түүний ээжтэй холбоотой. Тэр үед Фантугийн ээж тосгоны уран сайхны ангийн дарга явсан нэртэй сайхан бүсгүй.
Ээлдэг зөөлөн энэрэнгүй дулаан харц нь бүсгүйчүүдэд таалагдана. Энэ сайхан харцаараа ирчүүд рүү талмаардаггүй, ус шиг тогтун атлаа сэтгнэг чөлөө өгдөггүй чанга эмэгтэй байлаа. Фантуг жаахан байхад ээж нь дагуулж гудмаар явхад уулзсан бүхэн охиордон хүүтэйгээ сүй тавийг гин. 10 хэд хурч дунд ангид орсон Фанту хөвгүүдийн харцыг гүр соронзон мэт татдаг болов. Тэр улам хөөрхөн болж хаач явсан магтаалд бялуурна. Мэдээ орсон цагаасаа бусдын хайранд ташуурсан Фанту өөрийгөө энэ тосгоны шилдэг охин гэдэгт бүрэн итгэдэг байлаа. Эмэгтэй хүний сэтгэлд ямар их юм нуугддгийг эр хүн ер нь гадарлахгүй юмсанж. Гэрлэж эхнэр болсон Фантугийн эмэгтэй хүн шиг сэтгэж эхэлсэн үе гэвэл Липийн урдуур нь өнгөрч харсан яг тэр ах шиг юм. Тэр мөчөөс хойш юуг атааж өтөө, юуг сэтгэл түгших гэдгийг сайтар ойлгож авчээ. Санаа бодол гэдэг хачи юм. Заримдаа аюулхай цээжийг төмөр лантуугаар дэлсэх шиг болно. Заримдаа үүл мөнөн уулсын ороог ороох шиг хоолой боож, хаяа өнөөх дарамттай бодлууд хаа нэг тийшээ нисээд ормөргүй арилчихна. Өвлийн адаг сарын шинийн 8-наас 23 хүртэл бүтэн хагас сар Фанту ийм бодолд яригдэв. Тэр гэрээсээ ч гарах дургүй болов. Нөхрөө дэрэгдээсээ алхамч холдуулахгүй. Учир нь түүнийг байхад хадам ихнэ Липинийг ярихгүй. Эйо норч хөвтгтээ эхнэрийнхээ сэтгэлийн эмзэглэлийг огт анзаарсангүй. Зөвхөн халуун хайранд ашаатна. 23 өнгөрлөө. Нялуурч суусан Эйогийн ачаар шамлгаж асан атаач өтөөгөө Фанту мардах шахжээ. Хормын Фантууд ямар их зовлон авчирсныг Липийн яахан мэдэх билээ. Тэр хормын дараа хөвөнтэй хөрм өмсөөд тариалангийн талбайг зарив. Чэванчигийн ээж нодон нас барсан учраас Липийн энэ айлын эзэгтэй болжээ. Ирсэн цагаасаа гэрийн ажилд борив бокс хийлгүү зүтгэлээ. Гэр орны барагдахгүй их ажлыг амжуулах гэж зүтгэх түүнийг нөхөр нь шүн бас амраахгүй. Бүх зүйлийг цоо шинээр эхэлж буй учраас Липийн ядрахыг ажирсангүй. Хөдөөгийн амьдрал хөвөөгүй үргэлжилхийг тэр сайн мэднэ. Чухам ийм шалтгаанаар хормын дээрээ амжиж жаргах гэж хичээсэн аж. Хорим найр дууслаа л бол даагдахгүй ачаанд дарагдан бодит амьдралын намагт бод биеэрээ шигдэж ордог жамтай. Липийн Фанту хоёрын ялгаа үүндэл бий. Фанту романтик бол Липийн прагматик хүн. Үнэн худлыг ялгахгүй цайлган зангаасаа болж хөл алдсан ч удаатай. Айл аймагтай цуутаа явсан Липийн 19 наснда гэрээсээ дайжин хот орж билээ. Бариу цамц, жинсэн өмд өмсчихвэл хотын хүн болчихно гэж эндүүрсэн тэрээр гурилтай шөлний гуанзанд ажилд оржээ. Тэнд хэсэг ажиллаад 5 цаасных нь ахиуг нь харж архины мухлагт үйлчлэгч болсон түүнийг арх ханхлуулсан эрчүүд хоргоосон ч гэрлэх хүндэл гэж бие хадгалж хагас жилийг үдлээ. Гэнэн хонгор Липийн нэг л өдөр хөл алдан архины мухлагийнхаа эзэн Зюлацунтай гэрлэнэ гэсэн итгэлээр ариун нандин бүхнээ найр тавьж орхив. Хайр сэтгэл хэмээн итгэж дурлал залуугаасаа хормын тов нэгсээр овжин хүний эдэш болж охин бие алдснаа ойлгожээ. Монголгийн эзэн аваал гэргийтэй. Эхнэр нь мэдмэгц түүнийг орхиод сүүлээ хавчин зугтлаа. Улаан ирсэн эхнэр нөхрийнхөө бузар явдлыг ганц Липийн тохож олны нүдэн дээр ховцгийн хүү татан бохир усны нөхрөө түлхэн унгаж шившиглэлд доромжлов. Хотын ирчүүд ямар аюултай болохыг тэр бохир усны нүхнээс мөлхөж гарахтаа ойлгожээ. Энэ явдлаас болж хийсвэр мөрөөдөл бодит амьдрал хоёрын ялгааг ясандаа тултал ухаарч өөрийн чин сэтгэлээсээ хайрлах нь таарвал хөдөө хотын хаанч гисэн хичээж амьдрахаар шийдсэн юм. Тэр ингэж доромжлуулаад удаагүй байхдаа Чэванчитэй танилцжээ. Өглөөгөр зүлгэн дээр суугаад хооллож байсан хөлсний ажилчдын урдуур өнгөрч явтал нэг нь амандах будаага өсчүүлэн "Авхаа минь наашаарч надад үнсүүлээч" гэж шалжханжээ. Тэр эргэж харалгүй цааш явтал ард нь зодон болох дуулдав. Гайхан хартал өнөөх шалжхар ирийг нэг биерхүү залуу заамдан "Энэ бол миний дүү. Дүүгээ чамаар доромжлуулахгүй" гэхэд улдлаа. Хотод ирээд жил орчин болоход
хүнээр өмөөрүүлэх бүхэл үргэлж чичлүүлж явсан Липиний хоёр нүдийг нулимс бүрхэж гомдлоо хэлж өмөлзмөр болжээ. Чэванчид танилцсан явдал түүний буян заяа байлаа. Чэванчи сайн хүн төдийгүй цахилгааны ажилд гаршсан сайн мэрэгжилтэн. Чэванчигийн төлөө Липийн гурилтай шөлний гуанзандаа буцаж орж бие сэтгэлээрээ хохирч байж олсон хэдэн цаасаараа хорим найраа сүртэй сайхан тэмдэглэхээр шийджээ. Өвлийн адаг сард альва бүхэн эхэлж биш төгсөж байх шиг санагддаг. Гэвч Чэванчигийн гэр бүлийн баяр хөөр өвдний өмнөх чулуун шон дээр наасан хоосон эхнэрийнх нь улаа бутарсан царайнаас цаашилж биш наашилжгүй цагийн өнгө тодорно. Хормынхаа маргааш Липиний баяр хөөр гэр нэвт гийж байлаа. Тэр тогоо шангаа угааж гэрээ гадна дотнгүй цэвэрлэн гялалцтал ажиллажээ. Өвлийн адаг сар гарнаа гэдэг цагаан сар хаяанд ирлээ гэсэн үг. Цагаан сарын дараа тосгоны ирчүүд хот руу ажилд явна. Иймээс Липийн эрднээс хоол ундаа бэлтгэж, банш хийж, буурцхийн боовж игнэн дүүпүү буцлахах ажилдаа ханцуу шамлан оров. Түүнд хар хүнтэйгээ дээр нийлүүлсэн шөнө булган жаргалтай. Нөхрийнхөө хулгар, хүзүү, сайр, уруу лам, уушиг цайж гээд бүхнийг нандинан хайрлана. Янаг цэнгэлийн үеэр нөхрийнх нь өөрийн мэдлгүй гаргадаг чанга сул, жингэнсэн, сөнгөцсөн дуу алдалтад дуртай. Чэванчи ч өөртөө юу байгааг мэдэрдэг эрхэн. Тэр эхнэрийнхээ чирэг бие хас, гал халуун хайр, дур тачаал гээд юу хүсэж байгааг ойлгодог мэдрэмжтэй залуу. Хайртай хосын цэнгэл нэгэндээ ямар их зол жаргалыг мэдрүүлэх нь ойлгомжтой. Өвлийн адаг сарын 28 болж цагаан сар хаяанд ирлээ. Цагаан сар болмогц өдөр хоногт жигүүр ургаж Чэванчи нисэж явчих нь гэхээс Липийн сэтгэл түгшин санааширна. 2 дугаар хэсэг. Цагаан сарын бэлтгэл нэг эхэлсэн бол төгснө гэж үгүй. Битүүнд хуучин жилээ өдөх банш чимхэн тэгээд шиний нэгэн өнгөрөвөл шинийн 6-нд усны цээр тавигдж хувцс хунраа угаана. Шинийн 7-нд хүүхдүүдийг баярлуулдаг болохоор банш хийн. Шинийн 9-нд настайчуудыг ивэдэг болохоор урт наслахыг бэлэгддэг гурилтай хоол. Шинийн 10-нд жилийн өнгөө бодож 8 зүйлийн буурцагтай хоол бэлдэнэ. Удалгүй 15-ны цаасан дэнлүү үүдэн дээр ирэх болчихно. Элбэг баян байхын бэлэгдэл сар шинийн өдөр хоногуд харавсан сум шиг өнгөрөв. Харавсан сум шиг энэ өдрүүдэд хадмын босог алгасан Фантуу Липийн шиг ажил зүтгэсэнгүй. Фантуу бол зуучилж гэрэлсэн хүн, хорим найр гэж сүржигнээгүй. Сөр болоогүй хоримд нуух юм, давах босог гэж үгүй. Түүний хувьд айлын бэр болоод хуучнаасаа ялгарсан юмгүй. Өнөөдрөөс эхлээд хадмын босог алхлаач гэж бодогдоогүй. Энэ хэд хоног сонсохыг хүсээгүй өнөөх яриаг хүссэн хүсээгүй сонсож суулаа. Хадмынхаа амнаас, саагалтын хүмүүсийн амнаас, төрсөн эхийнхээ амнаас Липиний сургийг сонсож суухдаа тоохгүй бай гэж хичээсэн боловч ховхөөсөн олны чи яагаад хорим хийгээгүй юм бэ? Чи ч гэсэн Чэванчигийн эхнэр чиг байж болох байсан биз дээ гэж өдөөн хатгсан үгс хоргоогоод болсонгүй. Хүссэн хүсээгүй айлын бэртээ жишигдсэн Фантуу өөрийн хаач явсан хүмүүс ажиглаж байгаа гэж төсөөлж өөртөө урдын адил хайн хандхаа болжээ. Үнэн дээр түүнийг дагсан нүд ажигласан хэн нэгэн байгаагүй юм. Тэр өөртөө анхаарч халуун аршаанд очин хувцс хунраа авгааж нүрээ арчлав. Зуучлуулж гэрлэхдээ өмссөн энгийн хувцаа өмсгөө болж галуулаа ноосон банзал, гадуур нь улаан пальто, урт түрүүтэй гутал өмсөд энхэл донхол замаар гунхан алхаж уулцсан бүхэнтэй элэгсэг дотн мэнд мэдэж аминдаа хичээлээ. Ингэж өөртөө анхаарал тавьсны үр дүн олны ямаар удалгүй илрэв. Чэванчигийн эхнэр хөөрхөн үү? Фантуу хөөрхөн үү? Мэдээж Фантуу. Чэванчигийн эхнэр будаж хунхдахгүй бол Фантуугийн хаана ч хүрэхгүй. Чиний бодлоор Чэванчигийн эхнэр ганган уу? Фантуу ганган уу? Фантуу цэвэрхэн төрсөн хүн. Тэр гэрэлснээсээ хойш жервитл будаж гялтайтал гоёчход ястай нэг хотын хүн шиг болчихжээ. Гэх зэргээр хэл амаа билүүдэв. Ул самтан Фантууг ил далд магтаад эхлэхэд
түүний урвайсан сэтгэл сэв хийтэл босоод ирлээ. Удалгүй хоёр шинэ бэр гадаад байдал ганган дэгжнэрээ өрсөлдөөд байна гэсэн үгэн дотор үгтэй үнэн дотор тугалтай яриа гарч сэтгэлийнх нь хөндүүрийг дахин сэдрэв. Үүрээр Фанту хар хүнээ дуг нойроос нь өдөөн сэрэж хөнжлөө яран эрхлэв. Гэхдээ түүний энэ харцанд салж ятсан санаа алдсан байдал огт мэдэгдэхгүй. Харин эргэлзээ төрүүлсэн гинэн харц тодорчээ. Нөхрөөсөө төр салж холдно гэдэг түүн сонирхолтой романтик зүйл шиг санагдав. Фанту гинэн байлаа. Тэр амьдралын хахир хатууг мэдэхгүй. Амьдралын хахир хатуу бол үүдний завсраар нуугдсан хөгшин муурал гэсэн үг. Энэ мууранд баригдлал бол зүхтааж чадахгүй гэдгийг тэр төсөөлөөчгүй явлаа. Зүй хөлсний ажилчдтай уулын цаагуур далд ортол Фантугийн нэмсэглэл замхраагүй билээ. Нөхрөө үдэж мордуулаад гэртээ орж ирэхдээ зочны өрөөнөөс үнэртэх хар хүнийхээ үнрээр ганцаардлын урт өдөр хоногуд эхэлснийг сая ухаарчээ. Фантугийн тухай Липийн хадам ихчээсээ анх дуулжээ. Чэванчигийн ээж нас барсны дараа тэдний хойхон суудаг авах эгч нь гүйж ирж тэдний ахуй амьдралд дэм болж ирсэн юм. Чэванчигийн эмээ эрт өнгөрч авах ах нарын хар нялхаар норгсон болохоор авах эгч нь өнчин өрөөснөө хүн болгож энэ айлыг өөд татсаар түүний хэлсэн үг Тэнгэрийн дуу шиг нөлөөтэй болжээ. Хэлэх үг хийх үйлдэлээ хинээрч заалахгүй энэ чагванц хаана хэрэгтэй байна тэнд хэлдэрч явна. Залуудаа дөнгөж айлын бэр болоод ёсолж суухт нь мэгж төлж чадахгүй болсон сургаар хормой хаяад гахайн байрууд харайлгаж явсан гэдэг. Юу шуухай гэрэлсэн шөнөө хөгшин мэгжтэй хонсон тухай онигоо ам дамжин яригцаар энэ тосгонд мэдэхгүй хөнгө болжээ. Чэванчигийн авах эгч юм бүхэнд хошуу дүрсэн оролцохгүй юмгүй хөгшин. Липийн нөхрөө үдээд удаагүй байхад хадам эгч нь гэрээр нь орж гарч шинэ бэрдээ нэр нөлөөгөө мэдрүүлж эхэллээ. Липинийг гэртээ ганцаараа байхад хадам эгч нь морилж иржээ. Тэрээр бүсгүйн ямбайлан зассан дунд цагаан орны бүтээлгийг яран ханзан дээр нь гуталтайгаа гарч суугаад хөлөө ачснаа араас нь орж ирсэн Липинд "Бэрэ, наашаасоо чамд хэлэх үгүй байна" гэлээ. Липийн зочин шиг хан зэрмэгдэн суугаад нүүр дүүрэн мөшөөж "Эгчээ хэлээч" гэв. Хараад байхад одоогийн залуус дэндүү тосгүй юм гэхэд Липийн аялдан ам дагуулав. Фантуг хар гэрлээд улам дордлоо. Шавар устаа ойр тоо байж сахиус шиг өдрийн нэг хувц солино. Айлгэрийн амьдрал энгүүл яах хэрэгв гэхэд Фантуг ихч хэн болохыг Липи мэдэхгүй болохоор чимээгүй л байв. Мэдээж чи бол Фантугаас өөр би харж байна. Энэ айлд ирснээс хойш нэг л удаа хувцаа сольсон борь бокс хийлгүй ажиллаж байна. Гэхдээ ажлаас өөр зүйл мэдэхгүй аж болохгүй. Амьдарч сурах хэрэгтэй. Тэр бол гамнаж сурах гэсэн үг. Гамна гэхээр цагаан сараа тэмдэглэхгүй гэсэн үг биш. Харин цагаан сараа цагаан сар шиг баяраа баяр чиг хийн. Чанга султай байж сурах хэрэгтэй гэсэн үг. Халбгаар цоглуулснаа хүрзээр цацаад байж болохгүй гэлээ. Хадам ихч бэрийнхэн болж бүтэхгүйг шууд хэлээгүй ч баг сагаар гүнзгийрүүлсэн зүйлэл нь шууд хэлснээс хавьгүй илүү байгаа онжээ. Липиний нүд улам доош буусаар хадам ихч дээрээ тогтов. Таны зөвөө цагаан сараар би дэндүү өрлгөн байжээ. Аав Чэванчи хоёр сар шинийн дараа ажилдаа явах болохоор амттай шимттэйг идүүлж уулгая гэж бодсон юм. Гэхдээ эдэж уухад ч цаг мөчтэй гэдгийг бодсонгүй гэж Липийн өөрийгөө бороодгов. Хэлсэн үгэнд нь бие өмөрсөн санаа байвч зөөлөн харцаар ширтэж алдаагаа хүлцэнгүй хүлээн зөвшөөрсөн болохоор хадам ихчийн омог тэгсгээд намжив. Липийн 17-8 ээж нь гэрээ яаж өөдөн татаж явсныг анзаараагүй явжээ. 19-тэй хотод очиж хоолны газар ажилд орсон учраас ширээ дүүрэн хоолны үлдэгдлийг асгадаг цамаан амьдралд дасаж эхэлсэн байлаа. Аж амьдралынхаа төлөө хоёргүй сэтгэлээр хичээнэ гэж зориг шулуутсан бүсгүй
хадам ихчийн үгийг ёсчлон дагаж амьдралын хар бор ухаанд суралцсан. Нэг өдөр хадам ихч ирээд "Гэхдээ цаан чинь улс амьтан Фантог л ярьж байна. Бэр болохоосоо өмнө айл саахалттай нэртэй гой хүүхэн байлаа. Гэтэл чам шиг хөлтэй хорим хийгээгүйгээс нь болж улс амьтан өнөөхийг шоолж чамтай харьцуулдаг болж хоримын өдөр үүдээр нь өнгөрч гарсан чамаас болж Фантогийн инээхэн хүртэл этгээд болсон гэлцэж байна" гэв. Хадам ихчийнхээ ярьсан Фантогийн тухай ярианд тэр эвгүүцж эхэлжээ. Энэ өдрөөс хойш Липиний сэтгэлийг шаналгадаг зүйл нь хэрхэвч аривч хямгаж амьдрах явдал биш, харин Фантогигч бүсгүй боллоо. Тархинд нь Фантог гэдэгнэр эргэлдэн "Тэр хин бэ? Яагаад надтай өрсөлдөд байгаа юм бол?" гэсэн таамаг хөвөрнө. Чеванчи аавтайгаа бусад харцуулын адил хөнжил дэвсгэрээ боож аваад нутгаасаа гарч хөлсний ажилд мордохоос 2 хоногийн өмнө Липийн хар хүнийхээ загснаар өөд болооч хадам ихээ дуурайж ногоо загсаа уур савсуулан жигэнсэн юм. Хадам их нь амьддаа нөхөрхөө хоёртоо замын хүнс бэлдэх гэж хоол хийж уур савсуулдаг байж гэж бодов. Гэр дүүрэн уур савсуулж гал тогоотой ноцолдоход уур усны цаана бас нэг нууцлаг явдал өрнөдөг болохыг олж мэдлээ. Салхын өмнөх цэнгэл уурын дунд өрнөдөг аж. Уур усанд хэн хэнийх нь төрөх баларч бүрэг ичимхий Чеванчи арврөөр нь наалдан хоргоож амар заяа үзүүлэхгүй байлаа. Халуу төнсөн уур манан янагийн хүслийг бүрч их өдөөдөг аж. Бүсгүй эхлээд нөхрийгөө харагдаж холдоолов. Хадам эцэг нь өглөөгөр гарч явсан хоолоо идэж дуутахаас нааш эргэж ирэхгүй нь тодорхой болов. Уурын дундах янаглал ной торгуулсан онцгой мэдрэмж төрүүлжээ. Хар хүн хадам эцэг хоёроо үдээд гэрт ормогц Липиний сэтгэл эзэгвэрлээ. Саяхан уур савсаж байсан гэр нь ханхайж, ээлхвэл оргин, тогоо шанаг, автар шүүгээ аль байгаа бүхэндээ түүртэн цохолдов. Тэр гахайн дуунаар хойш эргэж үүдийг нээж орхилоо. Гэтэл цагаан чихтэй гахай гарч ирээд галзуурсан юм шиг давхиж одов. Санаандгүй байсан Липийн балмагдаж түүний араас хумгүй элдлээ. Гахай даган сандарчгүйх нь үүлээ үзэж үсээ тоолж яваа хөгшин хүүхэн гэхээс биш, саяхан ирсэн шинхэн бэргэж хэлхийн аргагүй харагдана. Ногооны газраар дайрч хөлдөө голын тохойроо довтлогсон гахай мөсөн дээр очиж эргэлдэж яваад буцаад гудамж руу чавхадлаа. Гудамжны үзүүрт хэдэн хүүхэн баруун захад улаан гал шиг нэг бүсгүй хатаасан бухлын дэргэд ганцаараа зогсож байв. Түүнийг харсан Липиний нүд гялалзаж Фантог дорн танилаа. 3 дугаар хэсэг. Липиний барааг харсан Фантог үнэн голоосоо гайхжээ. Дотроо түүнийг суналдсан гойлог биетэй согоо шиг бүсгүй гэж бодсон чинь голын тохойд гахай дагаж гүйсэн бандгар хүүхэн харагдав. Фантог хадам ихтэй тариа тарьж дахиад хижээх энэ тэр ажилд туслах хэрэггүй боловч амьдарч буй орон гэрийнхээ ямар нэг ажилд гар хөрөхгүй байж яаж болох вүлээ? Юм бүхэнд санаа зовох албагүй ч яваандаа гэрэлсний дараах өдрүүд яагаад ч юм урт санагдах болов. Гэрэлсэн хүн эдээр баянч санаагаар хоосон болохоор гэрэн зэвхий дааж эзэгвэрчээ. Хашаанд нь өдөр өдрийн новш нэмэгдэн хөглөрнө. Гахай дахианаас салвал тариан талбайтай золгоно. Хар хүн хадам аав хоёр нь явсны дараа Фантогийн хадам их тэс өөр хүн болж хувирчээ. Түүний өөдөөс инээмсэглэх нь байтугай амарч байгээд гардах ажлыг булаадаг байснаач болов. Ордынх шиг сайхан зан салхинд хийсэн мэт оргуу болж хор малтан шалдар булдар үг чулуудна. Хадам ихийнх нь ам хуурай байна гэж үгүй. Эхлээд сонсохыг хүсэхгүй бол эвтэйхэн бултахаар голдог байлаа. Зочны өрөөнд яншивал баруун өрөөнд орж хашаанд өгөлбөл торхом рүүгээ явна. Хаврын тариалт эхэлснээс хойш тэд тариан талбайд хоёулахнаа өнждөг болсон учраас хадам ихийнхээ шаналгаат үгээс зайлахын аргагүй болов. Хадмын үг Фантогийн сэтгэлд үерийн ус шиг цутхан орж ирж зовоон. Хэд дүүрсэн үерийн далан суллахгүй бол сэтрэх аюултай. Фантогийн сэтгэл доторхоо суллах арга гэвэл төрхөмдөө очих байлаа. Төрхөм нь ойрхон учраас юмлуулгүй ичгэнэ. Энэ удаа Фантог аавынхаа герт нам шигтгэхэр шийдэв.
Охин нь яагаад хямраад байгааг ихэн мэдсэн учраас Эв зүйгийн тухай ярьж сэтгэлийн засах гэж оролдоно. Гэвч ээжийнх нь энэ байдал уур унтууг нь улам хүргэв. Ээж нь түүний зовлонг хүсснээр нь сонсож тайвшруулж чадахгүй гэдгийг Фанту ойлгожээ. Түүнд ижил зовлонтой үе тэнгийн найз хэрэгтэй байлаа. Тэр Липинтэй танилцахаар шийдэв. Гахай хөөж гүйсэн өдрөөс хойш Липиний сэтгэл тавгүй байв. Гудамжны үзүүрээс харж зогссон хөөхнүүд Фантугийн царай нүдэнд үзэгдэнэ. Өөрөөсөө ичин тэдэнд ямар харагдсан болоо гэхээс байж ядан хавчгана. Муухай палгинаж гүйсэн нь Липинийг эмзэглүүлж тосгоны хөөхнүүдийн анхаарлыг татах хүсэлд автуулав. Нүдээ бүлтэртэл гоёж үзэсгэлэнтэй хүүхэн гэдгээ үзүүлмээр санагдана. Энэ бодлынхаа хүчээр ганцаарлын хэцүүгч анзаарсангүй. Хатуу хадам ихчийнхээ өмнө өдрийн нэг хувцас сольж гонхолзаагүй боловч өглөө босмогц түлээний өмнө зогсож хэрхэн хувцлахаа төсөөлөх нь түүний дуртай ажил боллоо. Тэр хотод байхдаа нүрээ хөнхөн бутаж сурчээ. Гял цал бишж өөрийгөө хэрхэн аятайхан харагдуулахаа мэднэ. Ээжийнхээ ойж өгсөн хөвөнтэй хөрмийг сольж улаан ноосон пальтоогоо гаргав. Энэ бол нэгэн их дэлгүүрээс зарж очин 400 юанаар авсан ганцуу дээрээ хатгамалтай урд хормойхон хоёр талд оноотой шинэ хуучин загварыг хослуулсан тансаг хэн зэрэг. Хадгалж байхад найран юм уу төрхөмдөө очихороо өмсөе гэж бодсон юм. Айлын хүн болсон тэр ээж авдаач хүний дайтай явууга харуулах ёстой. Одоо нандинж байсан цайны хувцас хайрлагч хүсэлгүй болж тосгоны бүсгүйчүүд ялангуяа Фантууд сайхан гэдгээ нотлох л илүү чухал санагдана. Авдраа өнгөчөж пальтоогоо суг татан гаргав. Улаан пальтоогоо гал түлсэнж, гахайн хоол зөөсөнж, тариан талбай руу явсан ч өмсөж, бусдын харцыг өөртөө татахыг хичээнэ. Тэр бүтэн хавар нэг хувцаа солихгүй нар салхи шороо тоосонд хуучиртал өмснө гэж хадам ихчтэй ам гарсан удаа би улаан пальтоогоо хар бур ажилд өмсдөг жиргэн хувцас гэж ойлгууландаа хэмээн Липин бодож зогслоо. Нэг л өдөр Фанту босхын даваад ороод ирнэ гэж Липин зүудлээчгүй явжээ. Тосгоны зүүн үзүүрээс баруун үзүүр хүртэл ямар их зориг гаргаж энэ айлд ирснийг хинч мэдэхгүй. Фантугийн цэвэрхэн цагаан царайд хоёр үзэм чигтгсэн мэт бор нүд мэлтийж харагдав. Фанту мөн болохыг таньсан Липиний нүд гэрэлтэж барьж байсан эрдэн шишийн ишээ алдан босож ирэв. Эхлээд түүний өмссөн ноосон хурамд татагдаад ирсэн байхаа гэж эхэн наагур бодож байсан бол Фантугийн гялалтсан хонин бор нүдийг хараад түүгээр дайжгинж байсан сэтгэл нь навс унав. Чамайг хэн гэдгэв? Липин. Ямар сайхан хүрэн бэ? Их гоёмсог харагдуулах юм. Өөрийн зорж ирсэн түүнийг энэ хавьда хамгийн сайхан бүсгүй хэмээн шагшдаг нь үнэн аж гэж Липин бодов. Хоёр бүсгийн сэтгэл бие биедээ соронзон шиг татагджээ. Фанту ирсэн айлаа гүйлгэн харлаа. Эднийх палгар бүдүүн пишин томог ихчийн хоолны ширээтэй хөдөөний жирийн айлаж. Ялгаатай нь гэвэл зочны өрөөнд тавьсан ширээгээ хулдаасаар биш даавуугаар авдраа орны дунд цагаан бүтээлгээр хучжээ. Эрхэмсэг энэ бүсгүй аж төрж буй байдлаараа хормын өдрийг шигээ цэвэрхэн байгааг анзаарахгүй өнгөрөх аргагүй байлаа. Урд нь Липиний гоёмсог байдлыг анзаарахгүй байхыг хичээдэг байсан бол одоо бодит байдалтай танилцахыг хүснэ. Учир нь тэд хоорондоо харилцахгүй байлаач аль аль нь шин бэр учраас тулгарх бэрхшээл ижил. Тэдний хэн хэнийх нь хар хүн эзгүүгээд адил тал их бий. Фанту чи мундаг юм аа. Айл гэрийг ийм сайхан авч явж байна. Ию зүвийг явахтай зэрэг миний сэтгэл эзгүүрч сүнсгүй юм шиг болцоход бохимдаад болдгоо гэж Фанту амнэв. Өдөөс нь харж зогсон Липин хэсэг зур гайхаж танигдснэ. Фантутай наалдан очиж гарын натгаад Фанту би ч чамтай адилхан чиний сэтгэл эзгүүрч ганцаардаад бохимдол буцаж байна. Харин миний дотор бохимдолчгүй хоосон ханхай байна гэлээ. 4-р хэсэг. Фанту сайн дураараа гэрт нь ирсэн. Түүнд баярлснаа илэрхийлэхээр 7 хоногийн дараа Липин хаалгаа түгжээд хар дээр цагаан толовтой саатай альчуур авч
Фантуугийнхыг зорив. Лепиний очсноос хойш Фантууд цаг хугацаа тийм удаан санагдсангүй. Гэртээ тогтон хадмынхаа урсгадаг угаац шиг үгийг даахтай болж яаж ч үгэлсэн чихгүй толгойлно. Лепиний эрхийг харуулж байсан Фантуу шээнигээр зочны өрөө хадам ихийнхэн өрөө хүртэл цэвэрлэв. Гэрлээд 4-5 сар болсон ч ор ширээний бүтээлэг үүдний хонглыг нэг ч удаа угаагаагүй зэрэгцээ нүүр угаадаг гадрын тавиур хаалга цонхонд тоосон дарагдаж гүйцжээ. Айлын бэрийн аминдаа арчаатайг харсан Фантуу амьдралаа өөд татахгүй сэтгэл гэгэлзэн гэр орноо тоосонд булж сууснаа бодоод ичсэн аж. Лепинийг үүдэн дэрхэд Фантуу угаасан хувцас хатаахаар өлгөж байлаа. Хаалга нээгдэх чимээнээр Фантуу яаран гүйж очоод Лепинтэй дуу алдан гар барив. Лепинийг эйлдгээр ажигласан Фантуугийн царайд мэдэгдэн мөшөөл тодров. Лепин өнөөх улаан ноосон хүрмээ өмсчээ. Царайн жаахан борлож ов тов сэвх гарчээ. Лепин Фантуугийн өдөөс өөр юм сүширтээд хадам их рүү харц шилжүүлв. Хадам их нь энд тэнд гიშгэлэн хашаандаа гүйж гараад "Чэванчигийн эхнэр үү? Яагаад?" гэж хэлэх үгээ олж ядан сандрав. Хадам их нь Лепинийг хараад хөл алдан саймширна гэдгийг Фантуу гадралж байлаа. Бэр хүний тухайд айлын хилүү, хүүхэн хүний тухайд өөрийг сайн байдаг хатуу ёсонд бардаж, хадам их нь Лепинтэй бүхэл бүтэн 20 минут яриа дэлгэн суухад Фантуу дэрэгт нь таг дуугүй чанга зогсохоос хэтэрсэнгүй. Эцэст нь Фантуу тэсгэлгүй ам нээж Лепинийг орооч гэж яриаг нь таслав. Гэрт орсны дараа Фантуу 2-3 минут юм дуугарсангүй. Лепин "Хувцсны шүүгээ гэдэг чинь хэрэгтэй эд байна. Цонхны хөшгч нь ямар гоё юм бэ?" Гэвчлэн яаж ч магтсан Фантуу хариу дуугарсангүй. Лепин хэсэг гайхаж учраа олохгүй тулгамдав. Тэр Фантууг ингэж уурлан чинээ сансангүй. Үнэн дээр хадам хөгшөнтэй нь түмэн үг дэлгий гэж бодоогүй юм. Гэтэл ёс гэж юм бий. Лепин Фантууг харан яах учраа олохгүй дэмий суун. Гэтэл Фантуу "Чи сайн хүн болж чадах юм аа? Манай хадамтай хошуу холбоод" гэхэд Лепин нүдээ гунигтай завчаад "Энэ чинь гэтэл хадам бид хоёрыг таардгүй гэж битгий бодоорой. Зүгээр л чи бид хоёр зарим талаараа өөр юм байна. Би ч гэсэн хадам ихтэйгээ сайн байхыг хичээдэг. Гэтэл тэр бүр санснаар болохгүй юм. Харахаас дургүй хүрээд байдаг юм" гэлээ. Лепин үүнд юм сансангүй. "Энэ талаараа бид нээрэн өөр гэж бодов. Чамайг харахад дэврүүн хүн шиг боловч үнэндээ бод хүн юм. Би чамаас шал өөр хүн шүү" гэж Фантуу хэлв. Лепин сортосхийн гайхлаа. Бод гэсэн үг түүнийг цочоожээ. Тэр бодит хүнтэй эвлэрэхгүй дэврүүн явахыг бодоогүй биш бодсон. Чэванчигийн эхнэр болохоос өмнө хүссэн хүзүүгээр татал бодсон удаа түүнд бий. Биеэрээ мэдэрсэн гашуун туршлага байгаа болохоор л сүртэй хурим хийсэн. Сүржин хуримаараа дэврүүн зангаа үдэж хөдөөгийн бор амьдралдаа шингэе гэж бодсон юм. Лепиний гунигтай харц сэргэж дотор нь онгойв. "Фантуу, чиний үг үнэн. Бид хоёр үнэхээр өөр юм аа. Чи үзээгүй болохоор дэврүүн занг сайхан юм гэж бодож байна. Одоо би тийм байж чадахгүй болсон. Дэврүүн зан надад их юм зааж зүрхэнд минь шар ус хуруулсан юм. Хорим найраа хийж үүд өрхөөс өгчгсөн надад юу ч хийсэн хамаагүй. Дэврүүн зам баяртай болсон. Одоо урдах амьдралдаа шуударч энэ замаар л явах хэрэгтэй" гэлээ. Хоног тоолж хүсэн хүлээсэн уулзалтаараа ам нэмэгц ийм айхавтар сэдв рүү орж гэнэ гэж тэдний хэн хэн нь санаагүй байсан юм. Лепин Фантуугийн гэрээс яаж гарч ирснээ ч санахгүй байв. Ямар ч гэсэн түүнийг хүргэж ирсэн Фантуу гэмшсэн шинжтэй байсныг Фантууд зориулж авч идсэн альчуураа өгөхөө мартаад харснаа мэдэж байлаа. Тэр хар дээр цагаан толовтой торон альчуураа авдартаа хийж орхиод тарайн талбаараа түргэн алхав. Уг нь эрдэн шишийн чих ялгаж өвсгийг арилгачаад Фантуугинд очсон юм. Гэтэл тарайн дээрээ очихгүй аж тэссэнгүй. Тэнд очивол ямар нэгэн хэцүү мэдрэмжээс холдож хөнгөрөх шиг бодогдно.
Тойруу замаар явж бүтэн хавар тайлаагүй носон хүрмээж тайлж хаялаа. Халуун наранд шаруулж халиурсан тариаг харж суусан Лепиний нүдэнд сэтгэлийн хөндүүр нь эгээл хатаж өгсөн царцаа шиг баг багаар хоргодон баларсаар үгүй боллоо. Фантуугинд дахиж яасан ч очихгүй гэж шийдэв. Энэ нь Фантууд мууцсан даа биш. Харин Фантуу өнгөрсөн амьдралын толцсон юм шиг санагдсанд тэр. Тосгоны уйдгартай урт хаврын өдрүүд үргэлжилсээр Лепиний хатам ихч уян уйхан энэ хоосон өрөөнд нь морилон ирж уйдгар гуйныг нүлээн. Зум болжээ. Лепийн ойрд Фантууг бодож түүнд санаа зовнох болов. Ер нь нэг очиж иргий гэж шийдээд Фантуугийнхыг зорилоо. Тэр тосгоны айр хавийг андахгүй мэддэг болжээ. 5 минутын дотор Фантуугийн очлоо. Гэвч Фантуу гэртээ байсангүй. Суурин орж үсээ тайруулахаар явсан гэж хадам их нь хэлв. Гэртээ эргэж ирээд удалгүй Фантуу эрхийг гадарлан авдраасаа торгон альчуураа гаргаж ханзан дээрээ нүдэн тарагтахаар ил тавив. Дараа нь нэг ховин хүйтэн ус хийж наран тавилаа. Тэгээд наранд бүлээсэн усаараа хамаг зовлонгоо зайлж хаяа гисэн шиг бүх бие шалам норгон угаав. Угааж байтал хадам ихч нэрчгсэн. Яагаад үүд онгорхоо байтлаа эзгүй байдаг вүлээ? Хаашаа өгөж далдрав гэж орилж байлаа. Хадам ихч нь бэрдээ байр сууриа мэдрүүлснээс хойш өгөн дундаа заавал хараал хавчуулдаг болжээ. Би усанд орж байна гэж хариу дуугарсан Лепин рүү давшилж нөхрөө эзэгвид ямар чөтгөрт үзүүлэх гэж усанд ордог юм бэ? Зуны халуунд гол дээр угааж болдгоо мó? Гэхээр нь хэлсэн үгийг өлгөж аваад эм хүний төлөө угааж болдгоо мó гэж айлаалав. Фантууг ирэхэд Лепин хадам ихчээ явуулчихсан байлаа. Төмс арилгаж гадагшаа чих тавин суусан Лепинд улаан цүнх мөрлөж хээтэй хүрэн банзал өмссөн Фантуугийн бараа харагдахад зовхинд нь халуун нулимс дүүрв. Ажуухан босоод ирж яваа Фантууг нулимсандаа бүрэлзүүлэн удаан харж зогслоо. Нулимсандаа дэвтсэн Лепинийг хараад Фантуу чанга тэрч чамайг их саналаа шүү гэж суулхан дуугарав. Фантуугийн тэрт тэдний дунд гарсан анцав бас багтсан юм. Лепинийг удаан тэрээд алгуурхан тавьж багтаж ядсан бодлоо урсгаж гарав. Дээр чамайг явуулчихад зөндөө харамссан. Манай хадам чамайг зүгээр орхих хүн биш. Тэгэхэр эхлээд хадамтай ам нээсэн чинь яалтчгүй зөв байсан юм. Би тэр өдөр чамтай уулзах гэж дэндүү их хүсэж хүлээсэн болохоор арай хэтрүүлчихжээ. Бурууга хүлээхээр ирье гэж өдрийн бодол шөнийн зүүд болсон ч ирж зүрхлээгүй юм. Нэрлэхүүдээ биш. Чамайг нүүр өгөхгүй байх вэ гэж айсандаа тэр. Тэр өдрийн маргаашнаас байн гол руу гүйж тэнд л уулзна гэж горьцсон юм. Гэтэл чамайг голд бие угаадаггүй гэж сонслоо. Өнөөдөр чамайг ирснийг сонсоод гэртээ ч орох сөхөөгүй наашаагүй лээ. Фантуу ам хуурайгүй ярьсаар байв. Энэ бол түүний чин сэтгэлийн үгс. Тэр цүнхээ нээж усны хавчаар гарган Лепиний нойтон усыг хавчиж өгөв. Лепин нулимсаа арчин Фантууг гэртээ оруулж ханзан дээр байсан торгон ачуураа дэлгэн Фантуугийн хүзүүнд зангидж өглөө. Дээр танаад очихдоо авчичаад өгөхөө мартчихсан. Аваад харна гэж бодоогүй шүү. Гэд хоёул толны өмнө очиж бөлцгийтл улайсан нүдээ хараад хүүхчиг түс хийтлийн нээлдэв. Маргааш нь Фантуу эртлэн босож нүүр гараа угаан ус хизгээ янзалчхаад өглөөний цай уумгцаа Лепиний өгсөн ачуурыг хүзүүндээ зүүж тэднийх рүү алхлаа. Түүнийг гэрээсээ гараад нэг холдоогүй байтал Лепин өгсөн хавчаарыг үсэндээ гялалзуулсаар өөдөөс нь ирж явв. Нэгэн зэрэг бие биерүүгээ тэмүүлсэн тэдний нүүр царайнаас баяр хөөр цацарч байлаа. Тэд ойроор нь Фантуугийн очихоор болов. Энэ удаа Лепин хашаандаа байсан Фантуугийн хадам ихтэй мэндэлсэн ч алхаагаа удаашруулсангүй. Фантууг гомдчихно гэж бодоод араас нь даган орлоо. Өмнө нь дураараа айшилж дэмий юмд төвөг удсан болохоор тэдний хэн нь энэ сайхан уур амьсгалаа эвдэхгүй хийж байна. Хоорондоо сөргөлдөж болохгүй. Тэгвэл ганцаардахыг мэддэг болсон учраас нөхөрлөө хамгаална. Үүнээс хойш тэд уулзах газраа товлож шууд Лепиний дэрэх буюу үүдний хажуугийн модны сүүдэр цаатах
эсвэл ямар нэг шалтак хэлж хамтдаа суурин ордог болжээ. Тэд нэг удаа усанд үсэрч орсон мэлхийг хараад сууж байтал Фанту "Би мэлхий болж төрөөгүй л яамаа. Мэлхий болж төрсөн бол галангийн доогуур үсэрч байгаад насыг варна гэж багтаа боддог байж билээ. Одоо өдий том болцоход хоёр айлын хооронд холихоос цаашгүй амьдарч мэлхийнээс дээрдэх юм алга шивдээ." Гэхэд Лепин "Ийм байж өөрийгөө романтик юм шүү. Хоёр айлын дунд холхиж байгаа чинь хүссэн зүйл рүүгээ тэмүүлж байгаа хэрэг юм биш үү? Мэлхийтэй адилтгаад байхдаа яах вэ?" гэв. Гэтэл мэлхийний тухай яриа дурлалын сэдэв рүү орж "Би яагаад зүйтэй суусан гэж бодно?" гэж Фантуг асуухад Лепин "Чамайг хот оруулж хотын хүн болгоно гэж амлаа байлгүй. Мөрөөдмтгий хөөхнүүд ингэж хүний гарт ордог байхгүй юу? Ястай таасангүй. Эхлээд болцол тавихыг ямар дурлал гэхэвдэ? Тэгвэл чи ямар ч болцолгүйгээр сэтгэл алдраа юу? Болцол тавьсан бол намайг дэврүүн гэх үү? Тэр үед би дунд сургуулаа төгсөөд сургуулийн өсчөнд хэсэг ажилласан юм. Гэтэл намайг шохоргосон залуус хэдэн арваараа араасгүй илдээд амар заяа үзүүлэхэ боллоо. Сойрны даргын хүү, үйлдвэрийн даргын ач энтергээд аль нь ч санаанд хүрээгүй. Тэр үед би хол явъя дунд дуртай байсан юм. Нэг удаа ажиллаад хараад тэр тууг аялаад явж байтал миний өмнө үүргэвч үүрсэн залуу хяр даган бууж байлаа. Газрын уруу бууж явсан болохоор энд тэнд гიშгэх нь өнөөх дуучныг санагдуулв. Би дугууныхаа тоормцыг сул тавин бууж өнөөх залууг гүйцэтгэл өөдөөс яасан гэж санана. Яасан гэж? Зог туснаа гинэт хол явъя, хорвоог туулъя, алсыг зорин, айлын гэдэл хөнгөнтөл дуулж гарсан. Тэр оройдоо бид хоёр модон дотор уулзсан юм. Фантугийн дэргэд таг доогүй дээш хар зогссон Лепин "Чи нэрэл янаг хайрын дагин болсон романтик хүн байна" гэж бишрэн хэлв. Энэ яравхан мөчүүдэд тэд тус тусгийн дурсамжаас шилж сонгосон сайхан түүхээрээ баяжуулна. Хэн хэндээ сайхан түүх сонсгохын тулд өнгөрснөө үлгэр болгон өөрчилдөг боллоо. Лепин "Би яагаад Чеванчи дурлсан гэж бодно? Хотод сайхан байшин барьж өгнө гэж амласан байх. Тэгээгүй бол хотод ажилтай хүүхэн юу гэж түүнтэй суух гэж хөдөө тосгонд ирэхвдээ. Чи ёстой сэргэлэн шүү. Гэхдээ таасангүй. Эхлээд би болцол тавьдаг байлаа. Угаасаа би нөхцөл болцоог их анхаардаг хүн шүү дээ. Хот орж хөлсний ажил хийсэн өдрөөс хөдөө амьдрахгүй гэж зориг шулуудсан юм. Тиймээс хөдөөнөөс ирж хөлсний ажил хийдэг эрсийг нэгнүүдээрээ ч хардаг байлаа. Чеванчитай ёстой санаандгүй танилцсан юм. Барилга барьдаг залуус ирж хоол идсэн тэр өдөр би арх ундаглах гэж сандарч байгаад санаандгүй гарын шүрэгч гисэн чинь надаас салхаа байлсан. Эхлээд би түүнийг саранд хутсан нохоо аятай үзэж дургу хүрдэг байсан. Хотод байртай өөр нэг залуу ажил өгч чадна гэж загтал бичдэг. Түүнтэй уулзаж гэрлэх тухай ярьж эхэлж байлаа. Лепин нууцаа хэлээгүй боловч Фанту яав ив гэж шалгаасангүй. Түүний шалгаагаагүй шалтгаан нь найрсаг байдлын хүндэтгсэн хэрэг байлаа. Чин сэтгэлээсээ найзалсан тосгоны хоёр бүсгүй хагц салхаа болов. Хар нүд хуулмагц нөгөөгийнх нь мөшөөсөн царай бодогдно. Дурлалдаа шатсан аятай үргэлж хэлхэлдэж явна. Амьдралд нь тус тусын хайртай хүн байгаа учраас хуваалцах юм дэндүү олон. Хэрв уулзахгүй бол тус тусын хашаандаа гийвэрнэ. Энэ өдрүүдэд тэд хэн хэнийхээ амьдралын утга учир байлаа. Мундарсан их ажил уйдгартай бөглөө тосхон бодогдож байснаас Фанту шиг найзтай болоод өмг түшигтэй сэтгэл өөдрөг явна гэж Лепин зүудлээч хөвлөө. Тэр чухам энэ л өдрүүдэд хүнд ганц заяадаг залуу насныхаа үн цэнийг мэдэрч өөрийгөө улам сайхан авч явъя гэсэн хүсэл эрмэлзэлтэй болжээ. Тэр хоёрын салахгүй хэлхэлтхийг нүдтэй болгон харж байлаа. Намрын сэрэв унснаас хойш олиг муутай дамын үг хорийн дараах моог шиг газар сайгууд сугалзав. Одоогийн залуус сайныг заагаад сурахгүй хэрнээ мууг дороо олгоод авчих нь. Лепин хөнжлийнхөө хэрээр хөлөөж ийсэн яггүй хүн байсан. Одоо хардаа гуйлан цохойж байна.
Гэрийн ажлаа тэр чигт нь хайчгаад тариан талбайд 12 хоног очисонгүй. Миний бодлоор Фанто Липинийг уруу татаагүй. Харин Липин Фантог уруу татсан байх. Хот газар байсан хүн янз янзын музей байлгүй. Фантотай адилгүй. Фантогийн их энд насаараа амьдэрсэн хүн. Хүн удмаал дуурайж таарна. Гэх зэрэг ховжив тосхны авгай чуулын амны зугаа боллоо. Хоёр бүсгүй нөхөрлөл хэн нь хэнийгээ уруу татсан тухай таамаг Фантогийн хадам их, Липиний хадам ихч хоёрыг ч тойрсонгүй. Авгайчууд нэг нэгэндээ найр тавин өөр өөрийн хүүхдийг өөлж гарав. Хоёр бэрийг амтай бүхэн уралдан муулж угааг Фанто, Липин хоёр огт тоосонгүй. Тоогоогүй үед ховжов гэдэг ач холбогдолгүй дажээ. Тэдний нөхөрлөлийг олон хүн эсэргүүцэж байгаа нь Фанто, Липин хоёрыг харин ч улам ойртуулав. Тэд нэгэн удаа суурин орж үсээ засуулахаар явв. Фантог сонжсон үсчин залуу гизгийн самнах зуур. Та нарт монгөрлгүүгээр үсээ янзлуулад байх амархан арга байна. Гэхэд Липин ямар арга вэ гэвэл намайг үнсэх гэж хариулжээ. Липин бодтол бодол байна гэж хариу маасгнав. Энэ нэргээ Фантод таалагдсангүй. Түүний царай элд ховсхийн уураллаа. Харих замдаа Фанто Липинтэй үг дуугарсангүй. Замын турш царайгаа бараалгасан Фантог хараад хотод сурсан муузанга санаандгүй гаргаж орхив удаа хэмээн гимшсэн Липин өнөөрэ манай дэрч хоноорой гэж төрүүлж амнэв. Фантогийн уур аль хэдийн гарсан ч юу хэлэхээ мэдэхгүй тайнагдж явжээ. Тэр дороо зөвшөөрч тэгвэл тгий хөгшний өгүүлхийг уушгай сагсайтал сонслоо гэв. Өсчний газар болсон шиг ялгүй үл ойлголцол тэдний харилцааг улам ойртуулж улам дотн харилцаатай болгоход нь тус болжээ. Фанту хадам ихээсээ айлгүй тэдний дэрж хонсон нь Липиний сэтгэлийг хөдөлгөж тэр хэнд ч хилээгүй нууцаа хуваалцъя гэж дотроо шийджээ. Фанто, чи бид хоёр сайн найз тийм үү? Яриа юу ах вэ? Сайн найз юм бол эгч дүү шиг сэтгэл зүрхээ уудлах хэрэгтэй. Худал хэлж болохгүй тийм үү? Гэвэл Фанто өндийж би чамд худлаа хэлж байсан билүү гэж сэрэмжлэн асуув. Липин юундаа сандраавэ? Би өөрийгөө ярьж байна шүү дээ гэд инээмсэглэв. Тэгэд чи надад худал хэлсэн хэрэг үү? Гэхэд царайгаа төв болгосон Липиний харц уйлсан байлаа. Фанто гэж Липин тун өөр юмсуу дуудаад үнэн дээр би чамд худлаа хэлсэн юм. Чэванчитэй суух үед би охин биеэрээ байгаагүй гэлээ. Фанто мэл гайхаж Липинийг бүлтийтэл харав. 18 өстөдөө би чамаас илүү романтик байсан даанч томоогүй. Үнэн сэтгэлээрээ зүтгэвэл хотод хөлөө олж чадна гэж боддог байж. Бодсон бүхэн санаагаар болдгүй юм билээ. Хот гэдэг чинь тэр чигээрээ чоны үүр. Үнэн ч сэтгэл нэг л мэтгэд хараатны идэж болно. Хот орсны дараа жил би нэг архины мухлагийн захиралтай танилцсан юм. Захирал гэдэг нэрэнд нь хуурдахгүй юу да. Тэр намайг хуурсан. Эхнэртэй байсан юм билээ. Намайг ашиглах гэж хуурж байгааг нь яаж мэдхэв дээ. Дараа нь намайг олны өмнө эхнэрээрээ доромжлуулсан. Тэр үед ёстой нүүр хийх газаргүй болсон да. Өөрийгөө ингээд дууслаа гэж гутрахтаа эр хүнийг үзэн ядаж горьдлог тасарч билээ. Юу үнэн юу худлыг ялгах сөхөөгүй явж байтал бурхан намайг өршөөж Чэванчитай учруулсан юм. Чэванчитай уулзнаас хойш бүх амьдралаа түүнд зориулна гэж зориг шулуудсан юм гэж өөр хүний тухай ярьж байгаа юм шиг тогтун ярьлаа. Ийн ярьж байхдаа нүднийх нь аяганд нулимс дүүрж баг багаар бомборч байлаа. Фанто гараа сунган нулимсыг арчиж өгөөд юм хэлж чадахгүй гарыг натхна. Тэрээр Липинд ойртож наалтахын наагур тэврээд тэр үед чиний туулсан зовлон төсөөлөхөөс ч айж байна. Ямар хэцүү байсан болоо. Эндээ хийх ажлаа олж ядан сэлгүүцэгч бас муу юм биш. Туулсан зам нь сайн ч байг муу ч байг. Их юм үзэж өнгөрүүлсэн хүнийг хүндэлдэг шүү. Үзэж туулсан бүхэн туршлага болж үлдэнэ гэд Фанто хөнжлөө яран Липиний өвөрт оров. Липин түүнийг догдлон тэрч чи нэрээ ингэж бодож байна уу? Чамд муухай санагдаагүй гэж юу?
Гэвэл Фанту цээж дүүрэн амьсгал авч үнэн байлгүй яах вэ? Миний бодлоор чи бол энэ дэлхийн хамгийн ариухан охин гэлээ. Энэ шүн элдвийг ярьсаар хожмын амьдралаа хамтдаа туулж нэгэндээ дэм болж явъя хэмээн хин хэндээ амлав. Ирээдүгээ төсөөлсөн энэ мөрөөдөл нь бэлэх хэсгийг тэдний хэнэн ч мэдэхгүй. Ямар тач хамтдаа туулж болох сайн сайхан бүхэн тэднийг угтаж буй мэт санагдана. 5 дугаар хэсэг. Үерхэх найзтай өдрүүд өдөд сум шиг хурдан ажээ. Нүдэрэмхийн зуур зун өнгөрч намар шовдрох тийшээ хандав. Айлууд бүгдээрээ эрдэн шишээ хураачсан байтал Чеванчигийн тарьсан эрдэн шиш тарайн талбайд сондгоорын үлдэв. Цааш хүлээх аргагүй болсон Лепийн арга буюу Фантуг гуйж шишээ хураав. Энэ өдөр салхин шүүгэх модны навчсыг чагнасаар Лепийн урсах цагийн хурдныг гайхаж бэр болж ирээд 4-5 сар болоход төрхөмдөө очиогүйгээ саналаа. Тэгээд шишээ хурааж дуусаад төрхөмдөө очиж 5-3 хоноод ирий гэтэл эрдэн шиш хадаж байсан Фантугийн гар хөдлөхөө байжгав. Тэр удаж эргэж хараад төрхөм чинь тийм хол юм чинь харихгүй хоёр адилхан харьсан нэрэл зүөх төдий гэлээ. Лепийн нэр төдий зүйл бишээ. Гэрээ санна гэдэг хэцүү юм гэв. Үүнийг Фанту мэдэж байвч өөр тийшээ мушгив. Эхийн эцээхгүй тугалын тураахгүй гисээр угаад чи өөхөлсөн мах болж гүйцгэн чамайг харин гэвэл би ч хоторж ээж үйтэй уулзна. Чамайг бодоогүй бол би 1000 удаа очихгүй юу гэв. Энэ үг Лепиний сэтгэлд сум шиг тусав. Фанту хоторж ээж үйтэй уулзах явдал үнэндээ Лепинд хамаагүй. Гэтэл энэ үг түүнийг тавьдуулжээ. Хэрэг биштэж хэнгэрэг цоорсноос хойш хоёул өөрийгөө зөвдөх гэж мэтгэлцээд байвал өнөөх сайхан нөхөрл нь өнгө алдна гэдгийг мэдж байлаа. Тэд дороо хилээ хазаж дуугүй болов. Хоёр бүсгүй хорчиж хадсан шишээ шарчхантал хатна. Сүртэй юм биш боловч энэ явдал тэдний дунд үлэм мэдих сэв суулгажээ. Энэ яриаг цааш ургуулan бодож гүнзгий малтаагүй атлаа байдлыг хэрхэн эргүүлэх учраа олсонгүй. Саяын маргааныг мартагнуулсан өөр явдал болоосай гэж дороо нууцхан хүсэмжлэх аваа. Ууланд анхны хяруу унсан тэр өглөө Лепиний хадам ихч хар үрээр Чеванчигийн дэрж хаалгын татав. Зовхинд нь нуух наалцныг үзвэл нүрээ жугаалгүй ирсэн бол та. Ханзан дээр нь нэг хүн унтаж байгааг олж үзээд хөсрий царайлсан хадам ихчийнх нь уруулж чирхийлж Лепин руу хурууга чичлэн чи би чамд хэлээд өхөө бэрээ манай юу авахтыг ганц бэр буулгасан 2 биш шүү. Чи гэр орноо ямар янзтай авч явж байна? Хүн ч биш чөтгөрч биш нэг имийг хажуудаа сэгсийлэгчгээд ямар амьдрал гэж ийм байдгийм гэж хангинав. Лепин эхэндээ хадам ихчигээ юу ч ярьсан дуугүй өнгөрөөй гэж бодлоо. Гэтэл Фантуг дайруулахыг сонсоод тэлсэнгүй. Бусдыг битгий ингэж муухай айлж бай. Миний л буруу гэж намуухан дуугарав. Гэтэл Фанту өндийж ирээд юу гинэ? Чиний буруу бишээ Лепин. Яалаа гэж чиний буруу байдгийм? Буруу байгаа бол хадам ихчээ чинь буруу. Хатанд харавсан сум хард мордсон хүн юу гэж танаа юу авахтын асуудлыг үүрэх ёстой юм? Юу авахтын хүн яаж амьдрах нь түүнд ямар хамаа байна? Гэж хэлж дуусвгүй юу цаадар өнөөс Фанту чи өөрийгөө хэний бэр гэж бодов? Юу авахтын бэр бишгээд хэлээд хэлдэ чи. Юу авахтын бэр байж юу авахтын дэрж хонсон чинь тэгээд зөв юм уу гэв. Фантугийн хадам их хизээний ирж гисэн байжээ. Лепиний хадам ихч Фантугийн хадам ихтэй аль эрт уулзжээ. Хоёр шинэ бэр хэлхэлдэж явсан шиг хоёр хөгшинж залуу бэрүүдээ дарахын төлөө дөрөө харьшуулж сэлмээ суглах халаг болов. Тэд амуралдан Фантуг аашлахад Лепийн тэсгэл алдан энэ бол манай гэр хар үрээр ирж хэрүүл хийх чинь хүний эрхэнд халдаж байгаа хэрэг ямар цаг үе вүлээ? Шин зүүн гарсан шүү гэв. Лепийн зөөлөн дуугарсан боловч хэлсэн үг нь тэнд байсан бүх хүнийг алмаар боллаа. Ингэж хэлнэ гэж огт санаагүй Фанту түүнээс дэврэн сэтгэлд жинхэнэ Лепинийг анх удаа олж харах шиг болжээ.
Харилцаа заримдаа хажим байдгийн нэг жишээ гэвэл нэг нь догширход нөгөө нь номхорох явдал юм. Сүнсэн зайлж хаяу гэлтэй зэвхий царайлсан хоёр хадам нь шалдаа буусан харагдана. Жуухан алхан гарч ирсэн Фантуугийн хадам их чамайг бодсон доол хэлж байгаа ухаантай юм шүү дээ. Улс амьтны амны бай болоод гэтэл Липиний хадам ихч Бэрмин би хэлсэн үгээ саваагүй нохой саранд хутсан гэж бодъё. Битгий юм бодоорой. Харин та нар нөхөрлөө энэ чигээр нь хадгалж явдаг юм шүү гэж хэлээд хоёул гарч одов. Хашаанд үлдсэн Фантуу Липийн хоёр шалдаа буусан хадмуудаа үдээд гайхш тасран хэсэг зогслоо. Амь нэгтэй байсныхаа хүчинд хадмуудаа буулгаж авсан энэ ялалт тэдний дундах ан цавыг эдгэж өгчээ. Нөхөрлөө өмөрсөн энэ явдал нэр төдий зүйл биш. Нэг исэн чин сэтгэлээр гагнагдсан жинхэнэ үерхэл гэдгийг нотолж өгсөн юм. Хөдөөгийн хоёр бүсгүй айлын бэр болж гэрийн ажилд уягдсан жинхэнэ амьдралаа мартах шахжээ. Гэвч тэднийг тус тусын хүлээсэн үүрэг үүрсэн амьдрал нь даллан дуудав. Хоёр найзын үерхэл бодит амьдрал хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Хөлсний ажилчдын буцаж ирэх цаг болсныг сануулсан мэдээ айлаас айл дамжин хурдаа авав. Уулзаж учирсны баяр багтал хашаа дамжин цалгиж хайрсан хоолны үнэр хамар сэнгэнүүлэн тогоо шанаг хангир жингэр хийх чимээ хаа сайгүй хадна. Хусуур барин газрын самар хуурч байсан хадам ихийнхээ амнаас Фантуу энэ тухай сонсжээ. Өвөл булмагц хөлсний ажилд явсан харцуул нутагтаа ардгийг тосгоны хүн бүхэн мэднэ. Аваал нөхрүүд эргэн ирж эхнэр хүрний үүргээ гүйцэтгэх өдрүүд ойртож байгааг таг мартсан хоёр найз газар дээр бууж ирэх бэлтгэлгүй шахан байв. Бодит амьдралдаа буцаж орох цаг болсныг Фантуу найздаа хэлэхэд Липийн цочирдон хүлээн авчээ. Хоёр бүсгүй хэсэг зур бодолд автан зогссноо Липийн нэрэн бодхоос ч хайж байна. Чамтай танилцаагүй бол энэ жилийг яаж туулах байсан болоо гэхэд Фантуу би ч бас айж байна шүү. Чи намайг гудамжинд зөрж өнгөрөхдөө л өөртөө татсан. Гоё ганганаараа нүд булааж гоо үзэсгэлэнгээрээ сэтгэл гжигдээгүй бол миний амьдрал ямар янзтай байх байсан бол доо гэв. Липийн хэсэг бодсноо хоёулаа нэг хэсэгтээ ойр ойрхон уулзаад байж чадахгүй болгон дээ гэвэл Фантуу дургу хөрмээр юм а. Эднүүс харж ирж яах гэв гэлээ. Ингэж ярьсан бүсгүйчүүл удалгүй гэрийнхэн хар бор ажилд шогшиж эхлэв. Фантуу савл хийвэл Липийн их рүү гүүхээ болж гэр орноо бужигнтал цэвэрлэлээ. Липийн хашаа хорохоо гял цал болгон цэнхэр будаг авч үүд цонхоо дахин бодов. Өвлийн дунд сарын шинийн 3 болж хөлсний ажилчдын төрүүч нэрлээ. Хамгийн түрүүнд арын гудамжны ван овогт дараа нь арараасаа ургаж байгаа моог шиг уулын замаар шовсхийн гарч ирсээр байлаа. Хонжил дэвсгэрээ үүрч уулын замаар том алхан гэртээ ирсээр ганц шөнийн дотор дахианы мах цагаан архины сайхан үнэр айл айлаас хангалдаг болов. Энэ бол тосгоны айлуудын хамгийн жаргалтай үе үлээ. Үзүү аавтайгаа гэрээгээ сунган ажиллахаар болж эрэх хугацаа нь 2 сараар хойшосныг багын найз нь ирж дуулгалаа. Илүү ажил олж хийдэг хүн сайн эр нөхөр тооцогдож олны хүндэтгэлийг хүлээдэг юм. Гэтэл энэ айлын уур амьсгалд царцаж эхлэв. Сураг дуулгасан хүнийг явмагц Фантуу өрөөндөө ороод нуух тусан унлаа. Хадам ихтэн түүний аашилж байгаа нь арай дэндүү санагдана. Хэд хоногийн дараа л ирнэ үз би ямар өвчин зовлон тохиолдсон биш мөнгө олох л гэж байна шүү дээ. Тэгэж аашлахын хэрэг юу байна? Нөхрөө санаад галзуурахад ганц хороо дутлаач гэсэн хүний өмнө бие барьна үздэй. Ёстой ичмээр юм химэн бодож дургүй хүрнэ. Гэвч энэ игдүүцлээ бэрдээ гаргасангүй. Фантуу хэд хоног гэрээсээ цохойсонгүй гэж эхэн сонсоод төрхөмд нь хэд хонуулах санаатай зорж ирсэн ч хөдөлсөнгүй. Эцэг нь хөлсний ажлаас буцаж ирсэн явдал нөхөрд харсан бүсгүйд одоо хамаагүй болжээ. Түүний бодлоор энэ бол ээжийнх нь хувьд л баяртай үйл явдал. Хадам их нь гадуур явж сэтгэлээ сэргээ. Липийн дээр очиж ярьж хөр гэж ятгсан ч Фантуу оошоосонгүй. Тэр Липинийг бодоогүйш бодсон. Гэхдээ найз нь бодсноо ил хэлдэггүй зантай.
Магадгүй зориод очвол наана найзыгаа сансан мэт аяглахч нөхөртөөгөө ялуурч хэвтхийг илүүд үзэх виз гэж бодно. Лепинийг өөрөө ирэхгүй бол Фантуу саад болохыг хүсэхгүй. Одоо дөнгөж өвлийн дунд сар эхэлж байна. Өвлийн адаг сарын хууч хүртэл 2 сар шахмын хүнд бэрх өдрүүд Фантуугийн өмнө хөндлөсөж байлаа. Тэр өдөр хоногийг хүлээж чадахгүй дээ биш. Харин хүлээсэн энэ зовлонгоо хэлж ярих хөнгүүдээ шанална. Нөхрөө хүлээхийн тамд цовдлуулсан Фантууд хадам их гэдэг төвччгүй хүнээс өөр хань бараа үгүй байгаад бүрч бачуурна. Лепиний нөхөр Эле гэдэг түүнд өөр нэг ертөнц бий боллоо гэсэн үг. Эремийн ертөнцөд жарган суугаа найзтай хаягдаж ганцаар үлдсэн Фантууд хадам ихэн цорын ганц ертөнц болжээ. Тэр эхэндээ хадам ихээ танихгүй хүн шиг үл ойшоон гөлийж хэвтдэг байв. Өөдөөс нь инээх хадмыгаа хараагүй юм шиг өнгөрч хоол хийчгээд эдгэж дуудахт нь чихгүй толгойлох буюу 10-20 минут хүлээлгэн хөгшнийг гэмтэн шиг шийтгэн. Гэрэлснээсээ хойш хадам ихтэйгээ хамт явах дургу болсон Фантуу уг нь ий үзвийг ирсэн бол хангар цайжинд нь асаж наалдаад Лепинийг дурсахч үгүй л. Оноос нь тавиланг туулж барахаас хойш гээд хувь заяатайгаа эвлэрсэн хөгшин бэрээ ажина. Бүсгүй хүний заяа тавилантайгаа эвлэрч чадахгүй гаслан хэвтэх бэрээ тэр ойлгож байлаа. Шин цагийн бэр гэдэг хаврын хавсрах шиг санаа сэтгэл хөвөл зүүр ялангуяа айлын бэр болмогц эрчүүд нь олон сараар орхин ажилд явчихдаг энэ үеэр бэрүүдийн сэтгэл санаа тогтворгүй болдог. Бэрийнхээ ганихралыг тэр олзуурхсан юм. Ганцаардаж ганихраад ирэхээрээ хөвөлцөн сэтгэл нь хашаа хороо, халуун ханз хоолны ширээн дээр бууж ирнэ. Галин дэгдсэн сэтгэл санаа орон гертэ буцаад ирээл бол хадам ихтэйгээ орон гарan ээрүү шиг эргэлдэж заримдаа ганц нэг үг муухай харцны төлөө царайгаа бололцуулан бужигнтал хэрэлдчих мэднэ. Энэ тосгоны бэрүүд хагас жил боллгүй өөд өөрхөө салгана гэж хадам ихтэйгээ дээр доороо орж зодолдсон жишээ зөндөө. Бэртэйгээ эв найртай байхын төлөө түүнийг ганцаардж байхад нь аль болох илүү дуурч хэдэн 10 жил нөөцөлсөн сэтгэлийн үгээ уудалмаар санагдана. Яагаад ингэж санагдаж байгаагаа өөрөө ч мэдэхгүй гайхна. Ингэж ам хураагүй яншиж байтал хүү бэрийнхэн тухай ярих юм цоорч ярианы сэдв Лепин рүү шилжинэ гэж сансангүй. Ямар гайгаар Лепин гэдэг хүн энэ тосгонд ирчих вэ? Хоёр бэрийг салахгүй найзалж байхад түүний уур цайшиг боцолж байлаа. Тэр олигтой нөхөр сайн хадам их таарсангүй гэж бэрээрээ хэлүүлгээс юмэхтэй Лепиний хадам ихчтэй эвтэй харилцсан юм. Адилхан зовоодог бэр таарсандаа л саймширснаас биш. Уг нь тэр хоёрт таарч тохирхон байхгүй л дээ. Лепиний хадам ихч хэр хөвчтэй эцэгтэй эдүүлнэ гэж түүнээс согтхийн наагур гуйж говшин эмэгчин дахиаг нь 10 юанаар авчгаад маргааш нь 15-аар худалдчихж билээ. Энэ явдлаас болж тэд 3-4 жил дуугараагүй юм. Бэрдээ гологдсон хоёр хөгшний санаа нийлж саймширч ирэхдээ өөр өөрийн бэрээ авахын аргагүй болтол муулсан ч Фантуугийн хадам их бэрээ хүлээж авахд хизээд бэлэн байлаа. Цаг нь болж цайн буцлаад бэр нь гэртээ шурглаа. Хадам ихийн хувьд бэрийнх нь бие ярьсан ч сэтгэл нь ярьсан эсхийг сайн мэдэхгүй. Лепинд хаягдсанаас хойш санаа нь эрэхгүй хайждгийм гэж дотроо гордно. Бэрийнхээ сэтгэлийг аргамжснаас хойш түүнийгээ чангалах гэж чихэнд нь чимэгтэй үг хэлдэг болов. Фантуу бусдын тухай хов живэнд дургүй учраас Лепиний тухай ярина. Айлын бэрийг хамаагүй магтаж болохгүй. Үнэн дээр түүний сансан бүхэн сэтгэлжлэн бүтэж бүх юм нь болж байна. Болохтой Фантууг мартах шахтлаа болж байна. Дахиад дээр нь магтвал тэнгэрт тулна гэсэн үг. Горгүй байна гэж муулчих бас болохгүй. Тэд үе зайгүй найз үчүүдээ. Фантуугийн хадам их магтахч биш, муулахч биш, тэг дундуур нь ярихаар шийдэв. Чэванчи хөөхий эхгүй хүн хадам ихч байхгүй гэсэн. Үүний цаад утх нь чамд яаж хөрөхөв? Эцэг ихч нь хаяанд, дээр нь хадам ээжтэй. Хүн ер нь бие мэдж бэлчээрээ таниул дээр гэсэн санаа. Лепин ээлдэг зантайч царайн жаахан зэвхийдүү юм гэдэг үгийн цаад учир бол чи этгээд зантайч цайлган сэтгэлтэй гэсэн үг.
Лепийн харахад томоотойч үнэндээ задгай хүн. Жимисэн бурхан шиг жирмиж байгаад жимс холгож мэднэ. Гэсний учир нь чивэл гангалах дуртайч хэр хэмжээгээ мэддэг хүн гэсэн санаа. Хөгшин хоёр бирийг зүүрлж угаад Фантуугийн давуу талыг товойлгох уран аргаар бэрээ тайвшруулъя гэж боджээ. Түүний хэлсэн задгай гэдэг үг Фантуугийн шарахыг хөндчихөв. Задгай гэдэг энэ үг Шима Шанжванд бол магтаал биш хамгийн муухай доромжлол юм. Хадам их нь Лепинийг задгай гэж хэлмэгц гаргараасаа хөтлөлдсөн Лепийн Чэванчи хоёртой гудамжинд таарад зүрх нь базлах шиг болсноо саналаа. Энэ бодол нь улам гүнзгийрч Чэванчигийн тээвэрт ирхэлсэн Лепийн нүдэнд харагдав. Хадам ихийнхээ үгийг олон хоног дуугүй сонссон Фантуу гэнэт ам нээж та нар дандаа хожимдож мэдх юм. Задгай байлгүй яахав. Гэрлэхээс өмнө 3 хадмын нүүр үзэж хэдэн эртээ нийлсэн юм чинь гэж хэлж орхив. Удаан таг дуугүй байсан Фантуу гэнэт ийм үг хэлсэндээ өөрөө ч цочлоо. Мэл гайхсан хадам ихийнхэн нүд агшин зуур томорч ирэхийг ажиглав. Тэр найзынхаа тухай ингэж хэлмэгцээ тайвширч орхилоо. Өчнөө өдөр цээж бачруулсан бөөн дарамт утаа шиг сарнин одоход түүний дотор хачин сайхан онгоожээ. 6 дугаар хэсэг. Лепийн нөхрийгөө ирсэн ч тэгж их нялуурсангүй. Түүний найланхай зан орос урггүй болж нөхөр нь өдөж хоргоосон ч тусыгээс олов. Чэванчи аргаа бараад гжигдэх гэхээр Лепийн уурлаад нүүр өгсөнгүй. Үүнд нь гомцсон Чэванчи тусдаа жил болоогүй байж сэтгэл чинь хуурч хаяв. Яагаад угаа юм гэвэл Лепийн өөдөөс нь ширтээд Чэванчи чи яас их өөрчлөгдөөв вэ? Чи ачлалтай хүү байсан шүү дээ. Бодоод үзтээ. Одоо бид хоёулаа байна. Гэтэл бүтэн жил ажиллаад ирсэн аав чинь ганцаараа шүү дээ. Өрөвдөхгүй байна уу гэлээ. Эхнэр нь сайн санааны үднээс ингэж бие барьсныг мэдмэгц түүний уур омог тэр даруй дарагдан уярал хайр төрөв. Лепийн гэгэн цагаан өдөр хар хүний ойртуулахаа болж дахиад төхөөрөх зэрэг зарим ажилд хадам эцгээсээ тусалцаа хүснэ. Ажил хийж байхдаа хадам эцэгтэйгээ заавал үг дэлгэж зуны ган гачиг гацааны дарга тариалангийн татвар авсан тухай, гахай хэдэн сараар эд шин мууцсан тухай, тэжээсэн 10 дахианаас ердөө 3 өндгөлж буй тухай ярив. Түүний дурссан энэ бүхэн хөдөөний хүмүүсийн жилийн жилд санаа зовдөг хамгийн чухал асуудал юм. Тэр ингэж их юм ярихдаа Фантууг дурссангүй. Өнгөрсөн 1 жил Фантуу түүний амьдралын хамгийн чухал хэсэг байсан. Харин Лепийн дурсах дургүйдээ биш, харин хадам эцэгтэй санаа тавиад Фантууг бодох зав байсангүй. Хань жилтэйгээ уулзаж учирсан баяр багтлаа сэтгэл дотроо далдалж, цаг үргэлж хадам эцгийнхээ завуурыг хуваалцах нь Лепиний юуны өмнө анхаарах явдал болжээ. Түүний амьдралд өмнө нь харагдах бодит зүйлс чухал. Фантуу өнгөрсөн амьдралынхын дундах хий үзэгдэл төдий болов. Бодит амьдралын ирээн бараан, баяр жаргал гээд Лепинд зохицуулах юм их бий. Тиймээс Фантуугийн тухай бодохоо яалтчгүй хойш тавилаа. Лепийн цаг мөч бүрийг нарийн тооцож, гэрийн ажлаа зохицуулсан шалмаг эзэгтэй боллоо. Хизээ амуу тариа цайруулж, гурил тайрандах, хизээ дахиагаа төхөөрөх, хэдийд хувц хунараа цэрдэж угаах, хизээ бүс бараа авч хувц хунар хийлгэх зэрэг нэг бүрчлэн төлөвлөв. Төлөвлөсөн ажил бүтэх нь араараасаа эмх цэгцтэй жигдэрнэ. Хоршоо руу явах хэрэгтэй болсон тэрээр Фантууг санаад хантай явмаар санагдсан ч Чэванчитэй цуг явуулсан тул энэ бодлоо орхив. Гэр бүлээрээ явж байж Фантуутай халуун яриа дэлгэж чадахгүй шүү дээ. Чэванчитэй хоршоо дэлгүүр хэсэж цагаан сарын ямаа бэлдсэн өдөр тэр Фантууг бодсоор явлаа. Учир нь Лепийн суурин орох заваа ашиглаж үсээ тайруулсан юм. Үсээ тайруулж суухдаа ив зүйг яаж инээлгэснээ ярьсан Фантуу санаанд нь оржээ. Суурин орсон хос хамтдаа кино үзв. Киноны дараа нөхөртэйгөө бүх дэлгүүрээр орж явахдаа Фантуутай таарчээ. Өдий хүртэл ив зүйтэй уулзаагүй ямар хэцүү байгаа авал гэж бодоод дотор нь харлаад явчихлаа. Найзынхаа зовлон биеэрээ мэдэрч замын турш санаа алдсан ч буцах замдаа гэрээр нь дайрсангүй шууд хариу. Лепийн
Нөхөртөөгөө нялуун байгаагаа хадамдаа харуулах дургүй шиг Фантууд ч бас үзүүлэхийг хүссэнгүй. Нэг л мэтгэд өвлийн адаг сарын шиний 8 болчихлоо. Энэ өдөр янз бүрийн буурцагтай хоол иддэг заншилтай. Гэтэл Чэванчи аавтайгаа ярилцаад гахай төхөөрч, гацаан дарга, нягтлан бодогч, барилга дээр хамт ажилдаг хоёр нөхрөө уурж дайлахаар шийдэв. Энэ өдөр Чэванчигийн хүн бүхэн ажилтай. Нөхөр нь зочин урж, эцэг нь түлээ хаглан Липийн эсгсэн ногоогоо хэрчин хоол бэлтгэн. Юу авахтынхан гэрт гадаагүй хөөр хөгжөөн болж тогооны ёроолоос түлээний гал хуржигнэн ноцож тогоотой ус дариглан буцлана. Липиний нүүр улаа бутарч баяртай мөшөөн. Хадам эцэг нь инээмсэглэхгүй ч амар тайван сэтгэл тэнэгэр байлаа. Чэванчи баяр хөөрөө дарж ядан эхлээд би газаан дарганд очиж урьсан чинь тэр даруй зөвшөөрч өөрөө л очихгүй бол аав чинь урьж байгаа юм байна. Яаж ийгээд заавал очино гэсэн гэж аавдаа хэлв. Чэванчигийн үг тэднийг ихэд баярлууллаа. Үдээс хойш Чэванчиг гарч явахаар завдахад Липийн араас нь очиж хөвөнтэй хөрмийн өмсгөв. Чэванчи хөрмөө өмсөх зуур Липийн уруулаа жимийн хайр бэлгсэн нүдээр цоо ширтлээ. Энэл нүднээс Чэванчи төөрөх шахсан зол жаргалыг олж харсан юм. Үнэн дээр тэр гагц одоо биш, аль эртнээс ингэж галассан харцаар нөхрөө хардаг болжээ. Үдээс өмнө тус тусын ажилдаа яарсан юу авахтынхныг гай дайрна гэж хинж сансангүй. Хадам эцэг нь түлээгээ хагалж дуусаад буухлын цаана очиж тамхи татан амс хийн. Бэрн тогоон доторхоо шүүгээд хайрсан ногоогоо халуун усанд хийх гэтэл нөхөр нь өсөрч орж ирээд өдөд их л найртай гарч явсан болохоор санаж уяраад санд минь эргэж ирлээ гэж сансан Липийн өөдөөс нь мөшөөн угцнаа. Чэванчигийн царайг хараад цөсөө химхэртлээв. Нүүр нь гашуун химх шиг урчиж хамраараа шөөхтнэн амьсгаадна. Ингэж уурлахын Липийн ёр хараагүй байж. Харцсанд нь бадарч хамраар нь цоригсон гал түүнийг арьс өөрчилж хэрцгий зандалчин шиг болгожээ. Чэванчи эхнэрээ эхцэлж хараад дэгдэхий шүүрсэн элэ шиг хажуу өрөөрөө чирч ороолов. Заналтай харц зангидсан нудраг Липинийг улам өчүүхэн болгожээ. Учрыг олоогүй түүний зүрхэн савлаж хоолойн шахагдан багтарв. Чэванчи шазуур зууж чи намайг хуурч хотын хүнтэй явалдаж намайг хуурсан байна гэж хүйтнээр өгүүллээ. Липийн өөрийгөө өмөрч болох байсан ч тэгсэнгүй. Тийм ээ, би чамайг хуурсан. Би хотын хүнтэй явалдсан. Гэхдээ би чамд хайртай гэж чичрэн байж хэллээ. Чэванчи эхнэрээ хамаг хүчээрээ хашаараа түлхэн зайл гэж хоолой мэдэн хашгирлаа. Үдээс хойш нь Липийн юмаа баглан юу авахтыхоос гарч шимээ шаажван тосгоноос төрхмөө зорин алхав. Хүзүүний ороолтоор цус гарсан тоогоо нямбай наргагүй боож энэ айлаас гарахтаа нэг ч удаа эргэж харсангүй. Чэванчигийн гахайгаа төхөөрсөнгүй. Эцэг хүү хоёр үүдээ төвжин 3 хоног өндийлгүй хэвтжээ. Липинийг явснаас хойш 5 хоногийн дараа Фанту хадам ихээсээ энэ тухай дуулаад ихэд цочирдлоо. Хэн ингэж хов зөөснийг тэр даруй ойлгож эгдүүцлийнүүдээр хадам ихээ ширцнээ. Өөрөө дими юм ярьж дотроо онгойлгосноо санав. Ам алдвал барьж болдгүй гэдэг яасан хясантай үг болохыг ясандаа тултал мэдэрч толгоогоо өнжуулан шанална. Өвлийн адаг сарын 13-нд нөхөр хадам аав хоёр нэрв. Ию зүүгийн бодсончлан Фанту түүнийг халуу тойлонлон угтаж гүйсэнгүй. Үй үнсэх боловч шаналсан бодлоосоо салж чадахгүй байлаа. Ямар учраас бодолд авцсны шалгаагаад хариу авч эс чадав. Фанту дуугарахгүй атлаа санаалдаж харцнаас нь далдалж чадамгүй их цохирол үзэгдэнэ. 2 дугаар сарын 1 өдөр Фантугийн хатам их гэнэт хөөе хараач Липийн хараад ирлээ гэж хашгирах сонсогдов. Энэ чимийнээр Фантугийн харцсан чингсэн гэмшлийн манан сарниж ханзан дээрээсээ год үсрэн буугаад гэрээсээ гүйн гарлаа. Липийн нээрэн эргээд ирж Чэванчитэй цуг алхаж явна. Гэхдээ хормын өдрийн шигээ зэрэгцэж биш нөхрийнхөө араас дагаж гэлдэрнэ. Царайн зэвхий цайж
нүд нь хонхойн хэнцэр байдал нь ор мөргүү алга болжээ. Тэр Фантуугийн барааг хармагц нүрээ буруулж толгоогоо оргин алхана. Гэвч Липиний энэ үйлдэл Фантууд тийм ч этгээд санагдсангүй. 3 дугаар сарын сүүлээр Шимо Шажван тосхны хөлсний ажилчид гэр-гэрээсээ гарч ажилдаа мардлаа. Одоо Липинд Фантуу биш, харин хадам их чинь хань болно. Хөл хүнд болсон Фантуу хадам ихийнхээ гарыг атхан өдөржин бөөлжиж хэвтдэг болов. Бөөлжиж буй бэрээ харан суугаа хадам ихийнхэн нүдэнд хэмжээшгүй их аз жаргал цайлгаж байлаа. Төгсөв. Орчуулсан буян тогтохын алтан навч.